Сайн байна уу? Өнөөдөр Tostif Class менежментийн цогц платформын 4-5 дугаар сарын шинжилгээнүүдтэй хамтдаа танилцгаая. Tostif Class бүртгүүлэхэд илүү хялбар боллоо. Хэрвээ танд Gmail хаяг байдаг бол та бүртгүүлэх хэсэгтээр дараад Google-ээр үргэлжлүүлэх гэсэн товчийг дарна. Ингээд та өөрийнхөө Google хаягийг сонгоод бүх нөхцөлийг идэвхжүүлээд үргэлжлүүлэх товчийг дарна. Харин нэг зүйлийг мартаа өөрийнхөө мэйл хаяг руу ороод баталгаажуулах товчоо дараарай. Ингээл болоо. Танай байгууллагад ямарваа нэгэн даалгаврыг гүйцэтгэхдээ яаж хэрхэн хийх нь ойлгомжгүй тохиолдол гарч ирсэн үү? За ийм тохиолдолд та Tostif Class дээр байгаа алгоритм буюу ажил гүйцэтгэх дарааллыг ашиглах боломжтой. За алгоритм хэрхэн үүсгэх талаар би та бүхэндээ товчхон зөвлөгөө өгье. Та байгууллага гэсэн дээр очоод алгоритм гэсэн хэсэг дээр алгоритм үүсгэх товчийг дарна. Алгоритмынхаа нэрийг буюу тухайн даалгаврынхаа ч юм уу тухайн процессынхаа нэрийг өгч болно. Миний хувьд болохоор UI, UX дизайн гаргах гэсэн нэртэй алгоритм үүсгэе. Энийг болохоор би дизайн гаргахтаа хэрэглэнэ гэсэн алгоритмыг үүсгэж байна. За дараад нь алгоритмынхаа дэлгэрэнгүй хуудсан дээр ороод та үе шатуудаа өгсөх боломжтой. Хамгийн эхлээд би нэг гэсэн кодтай үе шатн дээр судалгаа хийн. Тэгээд хүссэн тайлбараа оруулчихна. Хоёрдугаарт нь дизайнаа гаргах. Гуравдугаар үе шатн нь болохоор би ботлого гэсэн гуравдугаар үе шатыг би үүсгэлээ. За энэхүү үе шатныхаа дагуу би судалгаа хийх процессдоо ямар дугаар, имэйл, утасны дугаар чинь тэр бүхийд байршлаа хүртэл оруулаад өгөх боломжтой болж байгаа гэсэн. За үүнийг хадгалаад та дараад нь ямар ч ажил үүсгэхдээ энэхүү алгоритмынхаа дагуу үүсгэсэн маягтаа бөглөөд өөрийнхөө цуглуулсан мэдээллүүдийг зөвхөн Tostif платформ дээрээ архив үүсгээд хадгалаад явах боломжтой болж байгаа гэсэн. Бид нар хэрэглэгчтэй уулзалт хийх гэсэн ажил үүсгэсэн байна. Энэхүү ажил руу ороод үзэх юм бол зээл олох тест гэсэн алгоритмын дагуу энэхүү ажил гүйцэтгэгдэх байгаа. Хамгийн эхлээд би яг энэ үе шатныхаа гүйцэтгэлийг оруулахдаа гүйцэтгэх дээр дарчна. Дараад нь гараад буцаад ороход таны локейшн болон тухайн үе шатыг гүйцэтгэж дууссан байршил болон цаг автоматар авагдах байгаа. Бас энэ 4 журмын маягт дээр адилхан үйлчлэг. Та локейшнаа Tostif програмаар ажил гүйцэтгэх явцдаа эсвэл маягт дээр хасгаж оруулснаар ямар даваа тал үүсэх вэ гэхлээр байгууллагаас гадуур уулзалтч байдаг юм уу те өөр газар ажиллаар явсан тохиолдолд түүнийгээ батлах таны баталгаа болж өгнө гэсэн. Та хиймэл оюун ухааныг ашиглаад Tostif Class платформ дээр зорилгоос, оншилгооноос, хавцснаас ажил үүсгэх боломжтой гэдгийг мэдхөө. За энэ шийдэлтэй хэдүүлээ хамтдаа танилцгаая. Хамтдаа оншилгоо хуудасны нэгж оншилгооны дэлгэрэнгүй хэсэг дээр очоод өөрийнхөө тухайн ажлыг гүйцэтгэсэн алгоритм эсвэл дүрм журам дээр ур чадварын дутагдал эсвэл системийн доголдолыг илрүүлэх боломжтой. Ингэснээр байгууллагын процессыг илрүү сайжруулах эсвэл өөрийнхөө ур чадварыг сайжруулах тэр шийдлийг хамтдаа оншилж гаргаж ирэх боломжтой. Tostif Class платформын бас нэгэн модуль байгаа. Энэ дээр хэдүүлээ ур чадрын доголдолыг илрүүлэе. Энэ ажлыг хийхэд надад ур чадвар дутагдсан. За ур чадвараа хөгжүүлэх арга зам нь би ажлаа гүйцэтгэж дуусгахдаа тухайн ур чадварыг хөгжүүлж дуусгах болно гэсэн доголдолыг илрүүлээ. За эндээсээ хэдүүлээ энэ ур чадраас ажил үүсгэх боломжтой. Ажил үүсгэхдээ бас AI-аар буюу хиймэл оюун ухаанаар ажил үүсгэх боломжтой. Та үүсгэсэн ур чадрын доголдолынхаа more action дээр нь дараад ажил үүсгэх буюу AI ажил үүсгэх гэсэн хэсэгтээ дарахад л хангалттай. За дараагийнх нь та ажил цэслөө нэвтэрч ороод ажил цэснийхаа хавц цэслөө дамжаад орно. Ингэснээрээ хавц маань болохоор ажлыг зэгцтэй өөрийнхөө хавцанд үүсгэх боломжийг бид нарт олгодог. За нэгж хавцсан дотор байгаа ажлыг та чеклснээрээ багц үйлдэл гэсэн товч энэ дээр нь гарч ирж байна. За багц үйлдэл дээр дараад magic task буюу хиймэл оюун ухаанаар ажил үүсгэх хэсгийг дарснараа өөрийнхөө промптыг өгөх болно. Надад энэ ажлаас цаашид хийх ажлуудыг үүсгэж өгнө гэсэн өөрийнхөө ямар нэгэн промптыг өгөхөд AI-аар танд тухайн өгсөн сэтгэл дээр чинь үндэслээд ажлуудыг үүсгэж өгөх боломжтой болно. Харин та энэ үүсгэж өгсөн ажлаас хариуцагчийн workspace буюу хавцаа, алгоритма, ажлын хугацаа төлөвлөсөн дүн, гүйцэтгэл дээрх дүнгийн бүгднгийн
тооцоолоод ажлаа үүсгэх боломжтой болсон байна. Дараагийн сэдэв бол зорилго хуудаснаас хиймэл оюун ухаанаар ажил үүсгэх боломжтой болсон байна. Та зорилго хуудас руу нэвтэрч ороод нэгж хэмжүүрийн дэлгэрэнгүй хуудас руу орох хэрэгтэй. Ингийн тулд та нэгж хэмжүүрийн ард байгаа энэхүү баатан дээр дарахад хянах самбар танд гарч ирнэ. Таск үүсгэх хэсэг дээр очиход энэ AI буюу хиймэл оюун ухааныг илэрхийлэх баатан байгаа. Энэ баатан дээр дараад ороход танд яг өөрийнхөө prompt өгөх хэсэг гарч ирж байгаа. Энэ дээр надад энэ хэмжүүрээс 5 ажил үүсгэж өгнө үү гэхэд таны тухайн зорилго дээр байгаа бүх өгөгдөл мэдээллийг үндэслээд танд ажлууд үүсгэж өгөх боломжтой болсон байна. Нэрээ дахиад нэг юмыг сануулхад та хиймэл оюун ухаан ашиглахын тулд өөрийнхөө багцыг премиум багц болгох шаардлагатай гэдгийг бидний мартаарай. Хэрвээ та Looker Studio ашигладаг бол танд болох гоё мэдээ. Тусдий Plus Looker Studio интеграц хийсэн байна. Ингэснээрээ танд ямар даваа тал үүсгэх вэ гэхээр та Looker Studio дээр байгаа өөрийн үүсгэсэн байгаа графикуудыг Тусдий Plus платформ дээрээ давхар хянаад явах боломжтой болсон гэсэн. За хаана байрлаж байгаа вэ гэхээр та профайл хуудасны Looker Studio гэсэн гэсэн дээр нэвтэрч ороод өөрийнхөө Looker Studio-гийнхаа линкийг оруулж өгөхөд хангалттай. Ингэснээрээ та Looker Studio-гийнхаа өөрийнхөө графикийг хянаад явах боломжтой гэсэн. Өнөөдөр танилцуулсан эдгээр шийдлүүд нь таны хамт олон байгууллагт тодорхой үн цэнийг бүтээнэ гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа. Нэрээ нэг цэгээс менежментээ ухаалгаар удирдаарай.